What's up guys? Бүнд ороод ирлээ. За сая техникийн асуудал гарсан байгаа. За манай эйс нэмэгдсэн байгаа, тэрний нэмэгдсэн байгаа, өргөл нэмэгдсэн байгаа, тодоо нэмэгдсэн байгаа. За тэгээ саяны асуудал үргэлжлүүлье. За. Хойроо суучих гоё юм ярьж байна. Ярианд орох юм уу? За хөөе. За саяны асуудал үргэлжлүүлье. За. За тэгэхээр дэлхий дээр олон гэр бүл байдаг. Тэр болгоны хүүхдүүд нь өөрөөр хүмүүжлэлтэй. За манай эйс их журмны харагдаад, алдны харагдаад. За тэгээ ер нь бол гол асуулт маань эди маань өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ? Юу ер нь би өглөө болоод ихсэрээ тэгээ сургуультай гараад тэгээ сургууль дээр хамаг цаг өнгөрөөж байгаа тэгээ тийшээ гарч ирээд офс руу очоод хүмүүс бостог төрж ажил амжилтдаг. Тэгээ оройн тийшээ бичлэгийн чиглэлээр хийж. За шууд дараагаас өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ? Би хичээлээ таслаад 3 болтол унтж жагаад босоод тука тоглож жагаад гэрт хүн байхгүй юм бол өөрөө бууцж ингэж идээд тэгээд хүн байх юм бол ээж хийсэн ол юм. За яг эндээс хатлаа шүү заяа. За өдөр болгоныг ер нь өдөр болгоно гэхгүй өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ? Ер нь бол өглөө босоод 6 цагт ирчэлдээ босоод хичээлдээ яваа. Хичээл нөгөө аян сайн идэг. Тэгээд хичээлээ тарчаа шууд жимдээ тэгээд хичээлээ даал жимээ тарчингуудаа гэртээ хараад даалтаараа хийгээд тэгээд унтдаг. Өдөр болсон юм үстэй. За хүн мөрөөдлөө ярих сайхан тийм ээ. За. За өглөө өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ? Хичээлдээ явж жимээ идгээ. Тэгэл болоо юу? Тэгээ болоо. Өөр сонирхолтой зүйл амьдрал чинь байдаг уу? Юм юу ч ахгүй би жимээ л. За тэмүүлийн өдрийг яаж сонирхолтой өнгөрүүлдэг вэ? Давтлага тэр хооронд амьдарч юм даа. Тийм үү. За тэлмээ өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ? Өглөө хичээлдээ яваад тэгээд хичээл манай хичээл амар их тавдаг. Тэгээд орой ер нь 4-5 гээд заримдаа 7 гэж явдаг болохоор 12-оос 7 хийх ажлуудаа амьдуулчаа тэгээд 7-оос тэгээд Ари за өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ? тэгээд өглөө ямарчсан ширээ. Ледигийн бичлэгийг үзснээс хойш өглөө гүйж үзсэн. За. Эйди маань хүнд нөлөөсөн байна. Баяр үргээ манайхаа. За би өглөө ерөнхийдөө бол миний дайны цагийн өглөө би 5 гэж сэрдэг. Өглөө 5 гэж сэрэх болгондоо би эдгийн TikTok руу ороод шинэ бичлэг орсон байна уу гэдгийг рефреш хийж чаддаг. Тэгээ шинэ бичлэг орсон байх юм бол би үздэг.